За та бүхэндээ орой минь төрье. English хэлний сургуулийн төлөөлөгч миний би та бүхэндээ ээлжид лайв өргөж та баяртай байна. За энэ удаагийнхаа лайваар та бүхэндээ English хэлний сургуулийн талаарх зарим нэг мэдээллийг дамжуулъя. За манай сургууль нь гэх юм бол өмнөх лайв дээр хүрэлцсэн баг. Хамгийн анх 2005 онд үүсгэн байгуулагдсан Солонгос эзэнтэй сургууль байгаа. За манай сургууль бусад сургуулиудаас юугаараа ялгагдах вэ гэх юм бол хичээлийнхаа хөтөлбөрүүд мөн танд санал болгож байгаа хичээлийн 5 дахьтай орчин мөн сурах бичиг зэргүүдээр ялгагддаг. За энэ удаа болохоор та бүхэн маань өөрийн сонирхсан хичээлүүд гэх юм бол манайхаас 16 нэвтрлийн хичээл байгаа. Та яг өөрийн сонирхож байгаа хичээлээр сонгоод сурах боломжтой. Үүнд яг ямар хичээлүүд байдаг вэ? Ерөнхий англи хэлээс эхлээд агсан түвшний IELTS, TOEFL, TOEIC-ийн баталгаа дууны ангиуд хүртэл байгаа шүү. За бага насны хүүхдүүдэд зориулаад манай сургууль нь 5-аас дээш насны хүүхдүүдийг хүлээж авдаг. Хэрвээ яг 5 настай бол хүүхдийн хөтөлбөрийг сонгож суралцах боломжтой байгаа. За яг одоо болохоор солонгосчуудын амралт зугаалга мөн японочдын бас амралт зугаалга хэлсэн байгаа болохоор хүүхдийн жуниор хөтөлбөрүүд маань ихсэж байгаа. За энэ жуниор хөтөлбөрүүдийн маань онцлог юу вэ гэх юм бол 5-аас 16 насны хүүхдүүд жуниор хөтөлбөрт ордог. За жуниор хөтөлбөрт орохын тулд та ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ гэх юм бол таны хүүхэд заавал харгалзан дэмжигч, асран хамгаалагч, эцэг эхтэйгээ ирэх ёстой байдаг. За заавал ээж аав нь хоёулаа ирэх ёстой юу гэх юм бол аль нэг асран хамгаалагч нь байхад болдог байгаа. За хүүхдийн хөтөлбөрөөс гадна гэр бүлийн хөтөлбөр гэж байдаг. Хүүхдээ сурах гээд ирж байгаа эцэг эхчүүд маань болохоор гэр бүлийн хөтөлбөрөөр суралцаад тодорхой хэмжээний хичээлүүдийг авдаг. За яг ямар хичээл хийх юм бэ гэх юм бол гэр бүлийн хөтөлбөрийг сонгосон хүмүүс өдрийн 4 цагийн хичээлийг үздэг. Харин хүүхэд нь 6 цагийн хичээлийг үздэг. За үлдсэн чөлөө цагаараа өөрийнхөө чөлөө цагтай учраас биологийн та усан санд чөлөө цаг өнгөрөөж болно, фитнес өнгөрөөж болно. Хүсэх юм бол та сакс, волейбол, агарын теннис, ширээний теннис гэх мэт таны одоо хүсэж байгаа бүгдийг нэг дор зохицлооч өгсөн байгаа. За мөн өдрийн халуунд бол та сургуулийн кампусаас гарах шаардлагагүйгээр кофе шоп цагаа өнгөрөх боломжтой. Фила таны цагийг хэмнэх үүднээс өөрийнхөө кампус дотроо кофе шоп болоод жижиг дэлгүүрүүдийг нээж өгсөн байдаг. Та бол яг кампусын орчинд гарах шаардлагагүйгээр бүгдийг нэг дор авч болно гэсэн үг. Хэрвээ та хүсэх юм бол 4 цагийнхаа хичээл дээр нэмээд self study цаг авч болно. За self study цаг нь орой 7-оос 10 хооронд байдаг. Гэхдээ эрс бүртгэдэг боловч багш байхгүй байгаа. За self study цагийн онцлог нь юу вэ гэх юм бол та 7-оос 10 цагийн хооронд суух хугацаанд таны эрс бүртгэгдэн өдөр тутмын шалгалт танаас авдаг. За хэрвээ та англи хэлний ерөнхий англи хэлээр суралцж байгаа бол англи хэлний өдөр тутмын үгсүүдийн шалгалт авна. Хэрвээ IELTS, TOEFL, TOEIC-оор байж байгаа бол үгсийн сангийн шалгалт гэдэг тусдаа таны номноос тэгтээ урьдчилан мэдгдсэн байдаг. Анзаарах юм бол яг Villa-гийн кампус дотруудад өнөөдрийн шалгалтанд тэдээс тэдгээр хуудаснаас авнаа гэсэн урьдчилан бэлдэх боломжийг олгосон тийм анхааруулгууд, сануулгууд явдаг байгаа. За тэгээд та тэрийг хараад би өнөөдөр энэ хичээлээ тавтах хэрэгтэй байна. Тэдээс тэдгээр хуудсыг бэлдэх хэрэгтэй байна гэд чи баримжаагаа аваад бэлдэх боломжтой. Түүнийхээ дараагаар та 9:20-оос 9:50 хооронд шалгалтаа өгөөд self study цагаа дуусгадаг байгаа. За Villa сургуулийн хувьд гэх юм бол 16 нэр төрлийн хичээлүүд маань эсхийн тулд элсэгчтэй тодорхой хэмжээний шалгуур тавьсан байдаг. За жишээлх юм бол та үнэхээр IELTS, TOEFL, TOEIC-ийн баталгаа дууны сонирхож байгаа бол таны түвшин level 3-аас дээшээ байх ёстой. За заавал мох тестний шалгалт өгсөн мох тестний оноотой байх ёстой. Хэрвээ 90 оноогүй байх юм бол Villa-гаас яг баталгаа дуунууд зоржгоо 6.5 бол 6.5 оноо авах ёстой гэх зэрэг шаардлагуудыг бол тавьсан байдаг.
За манай сургуулийн өөр нэгэн давуу тал гэх юм бол сурагчдаа мэдээлэл цаг алдалгүй өргөдөг байгаа. Сургуулийн удирдлагуудаас ямар шийдвэр гаргасан, тэрийг оюутнууд хэрхэн дагаж мөрдөх талаар гарсан шийдвэр болгоны системээрээ банк зарлж байдаг. За хэрвээ та үнэхээр систем шалгах боломжгүй завгүй байх юм бол та чөлөө цагаараа сургуулийн хаана эргэн тойрны самбарууд мэдээллийн самбар дээр хүртэл хэвлэмэл байдлаар наацсан байдаг учраас та мэдээлэлээс хоцрохгүй цаг үргэлж мэдээллүүдээр хангагдах боломжтой. За фила сургуулийг яг сонгоод ирэх юм бол ирж байгаа хүмүүс маань юуг анхаарах хэрэгтэй вэ? За манай сургуульд урьдчилан та бүртгүүлээд энд ирсэн тохиолдолд танд 2% C зураг эргүүлдэг шүү. Энэ нь болохоор 2-ыг харьцах хэмжээтэй 2% C зураг байх шаардлагатай. За яагаад заавал C зураг гэж байгаа вэ гэх юм бол сургуулиас оюутан бүрт оюутны ID карт гэж өгдөг. За тэр ID картн дээр хэвлэгддэг зураг байгаа. За хэрвээ та Монголоос зураггүй ирсэн тохиолдолд даваа гарагтаа эндээсээ зураг авахлаад өгөх боломжтой байдаг. Фила бол ер нь сурагчдаа бүх төрлийн боломжийг олгоцсон, бүх төрлийн сурагчдынхаа тааламжаар яг юу хэрэгцээтэй байгаа тэр бүгдийг хангаж өгдөг. За удаан хугацаагаар бас нэг давуу тал нь гэх юм бол удаан хугацаагаар суралцж байгаа оюутнууд хүссэн өөрийн орныхоо хоолыг хийлгэж идэх боломжтой байдаг. За тэрийг яаж хийх талаар заавар зөвлөгөөнүүдийг хийлгээд өөрийнхөө хүссэн хоолыг хийлгэх боломжтой. Гэхдээ таны суралцах хугацаанаас хамаарат яг тэр нь болохоор хязгаартай байдаг. Хэрвээ та сард 1 сарын хугацаатайгаар ирсэн бол сард 2 удаа ч юм уу тиймэрхүү байдлаар таны суралцах хугацаанаас хамаарат хязгаартай байдаг. За филагийн урамшууллууд юу вэ гэх юм бол за манай сургууль нь болохоор танд ямар урамшуул болгодог вэ гэх юм бол баталгаа тонооны ангид сурч байгаа тохиолдолд та багадаа 3 сараас дээшгүй хугацаагаар суралцаад за яг тэр онооныхоо ангид тэнцэх юм бол таныг нэг удаагийн яг албан ёсны IELTS, TOEFL, TOEIC-ийн шалгалтын төлбөрөөс чөлөөлдөг байгаа. За ийм урамшууллыг бол зарладаг. За өөрөөр гэх юм бол яг бодит суралцах хугацаанаас хамаарсан ч юм уу тодорхой хэмжээний урамшууллуудаагаар зарлаг байгаа. За фила 1-2 кампустай. Кампусынхаа хувьд гэх юм бол та яг ерөнхий англи хэлээ сайжруулах тэр тусмаа юугаа эрчимжүүлсэн байдлаар сайжруулъя гэх юм бол та манай 1-2 дугаар кампусыг аль алийг нь сонгож болно. За хатгамуудын хувьд баг зэрэг ялгаатай байдаг. За юуныхаа хувьд ялгаатай вэ гэх юм бол та ярианы англи хэлээ сайжруулах хүсэлтэй дэглэмийн илүү чанга байлгаа гэх юм бол 2 дугаар кампусыг сонгоно. За арай гайгүй дэглэмээр за тэгээд ерөнхий англи хэлээ сайжруулъя гэх юм бол та 1 дугаар кампусыг сонгох гэх зэргээр бол яг кампусын хувьд бол таны яг ямар хичээлээ сонгохоос шалтгаалаад өөр өөр байдаг. За 1-р кампус дээр бол яг 14 төрлийн хичээлийг та сонгох боломжтой бол 2-р кампус дээр та 16 нэр төрлийн хичээлээс сонгож суралцах боломжтой байгаа. За мөн фила одгийн хизээ бүртгүүлэх шаардлагатай вэ? Та ирэхээсээ 12-7 хоногийн өмнө 2 дугаар кампус дээр 8-7 хоногийн өмнө 1-р кампус дээр ирээд бүртгэлээ үүсгэчээд дараагаар нэрэх боломжтой байдаг шүү. За манай сургуулийн хувьд ихэвчлэн Япон, Солонгос зэрэг улсаас ирж байгаа яг одоогийн байдлаар бол за тэгээд та яг одоо зуны сургалт сонирхож байгаа бол яг зуны захиалгыг боломжтой байгаа. Манай сургуулийн хувьд яг 2 сарын захиалга бол яг дүүрсэн байгаа шүү. За яг сүүлийн үед болохоор манай сургууль нь илүү гэр бүлийн болоод хүүхдийн хөтөлбөр дээр илүү анхаарлаа хандуулад явж байгаа. За түүнээс гадна яг оюутан руугаа чиглэсэн EOP бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа. За энэ бодлогын хүрээнд хэвэл та яг манай сургуулиас сонгоо ирснээр богино хугацаанд илүү ихийг сурах боломжтой байгаа. За фила танд юу амлдаг вэ гэх юм бол танд сургалтын чанарыг амлаж чаднаа. Фила нь болохоор багш нарынхаа чадвар дээр аягүй анхаарлаа хандуулдаг. Багш нартай яг
ямар шаардлага тавих вэ? Хүүхдтэй оюутнуудыг яг яаж энэ оюутанд хичээлийн заах вэ? Багш нар хүртэл дээр айгүй нээлттэй чөлөөтэй байдаг. Хэрвээ ойлгохгүй байх юм бол багш нараас асуух жахад бол чөлөөтэй байдаг. Заавал яг хичээлийн цагаар гүүгээр та чөлөө цагаараа асуух боломжтой. За бэлэглэгчүүд нь өөрсдөө их найрсаг, тийм уриалах хүмүүс байдаг болохоор айгүй тааламжтайгаар хүлээж авдаг. За орчин тиймэрхүү байдалтай байдаг. За фэлхэ сургууль нь шинэ оюутнуудаа анхаарлаа одоогийн байдлаар бол төлөвлөгөө хандуулсаар байгаа. За эхний 7 хоногт шинэ оюутан ирээд хичээлээ үзээд дараагийн 7 хоногт нь фэлэ шинэ оюутнаасаа ярилцлага авдаг байгаа. За юуны талаар ярилцдаг вэ гэх юм бол та богино хэмжээнд ихийг сурах учраас таны хичээл ямар байна, багш нар чинь ямар байна, хоол нь ямар байна, тав тохоо нь ямар байна. За тэгээд өрөөнийх нь найзууд ямар байна гэх зэрэгүүдээр танаар бичил хэмжээний уулзалт хийдэг байгаа. За тэгээд тэр уулзалтаас шалтгаалаад танд аль нэгэн таалагдахгүй байх юм бол та тэрийг солиулах, өөртөө тааламжтайгаар солиулах боломж нь нээлттэй байдаг. Жишээлх юм бол та өөрийнхөө хичээлээ солиулахыг хүсэх юм бол 7 хоног бүрийн 3 дахь өдөр систем дээр өглөө солиулах боломжтой. За та 3 дахь өдөр нь хичээлээ солиулах хүсэлтэй хүсэн байвал дараа 7 хоногийн 1 дахь өдрөөс нь эхлээд танд шинэ хичээл нь орж эхэлдэг байгаа. За мөн ном сурах бичгийн хувьд гэх юм бол байнга шинжлэгдэж байдаг. Та ном сурах бичгээ байнга солиулах боломжтой. За ихэнх оюутнууд маань болохоор яг ирээд тодорхой хэмжээний нөгөө шалгалтын түвшин тааруулаад ном өгчдөг манай сургууль. За чи ийм түвшиндээ байгаа юм чинь ийм номнуудыг үзээ. Тэр хүн болохоор эхний ээлжинд ямар нэгэн байдлаар яг гинт ирсэн тохиолдолд шалгалтаа зарим нь сандраад дутуу эсвэл яг өөртөө хэлцээтэй байдлаар арай сансандаа хүрхгүй түвшин буурах зэрэг тиймэрхүү тохиолдол байх юм бол та маргааш нь номоо үзэж байгаа үнэхээр таны мэддэг юм байх юм бол та номоо солиулах нь чөлөөтэй. За фэлэ сургуулийн өөр нэг онцлог давуу тал нь гэх юм бол та тань дээр ганц цаасан ном ажиллуулад байхгүй. Та хүсэх юм бол энэ хүү сонсдог номнуудыг авч болно. За бид нар болохоор лаптоптай iPhone-тэй эхний ээлжинд бол яг сонсдог ном, сонсох дасгал, за тэгээ утсан дээрээсээ ном сурах бичгээ үзэхийн тулд болохоор энэхүү файлыг суулгуулахад өнгөө суулгадаг байгаа. Та хүссэн түвшинд өөрийнхөө хүссэн хичээлийн номыг утсан дээрээ лаптопн дээрээ суулгуулах боломж нь бүрэн байдаг шүү. За энийг яаж суулгах вэ? Ирсэн оюутнууд маань бол сүүлийн үед ирж байгаа оюутнууд яг нөгөө яг утастайгаа байнга ажилтдаг, лаптоптойгоо ажилтдаг, падтайгаа ажилтдаг тийм хүмүүс маань болохоор манай Head Teacher Office дээрээ за тэгээд миний түвшин тийм байгаа. Би тэр номыг үзэж байгаа. За listening 4 гэдэг номыг үзэж байгаа. Энэ номынхаа хүрээнд би сонсдог ном авмаар байна. Эсвэл би цаасан номыг хэлгүйгээр номоо файлаар авмаар байна гэх юм бол чөлөөтэй байгаа. Та хизээж юугаа номоо файлаар авах болно. За энийг болохоор Head Teacher Office дээр ирээд өнгөө суулгуулад авах боломжтой. За манай сургуулиас төгсөөд явж байгаа оюутнууд дараагийнхаа түвшний номыг урьдчилаад авдаг. За яаж вэ гэх юм бол ихэвчлэн манай сургууль дээр яг оноо зорж ирдэг хүмүүс байдаг. Онооныхоо шалгалтыг өгсөн байдаг. За оноо зордгоо гэхэд ерөнхий англи хэлийг сайжруулж байгаа. Ихэвчлэн нөгөө компани сурагчид айгүй ирдэг. Компани сургаж байгаа. За тэнгууд би компаниас нөгөө тодорхой хэмжээнд хязгаартай 1-2 сараар ирсэн хүмүүс болохоор за энэ сартаа би ийм түвшин халаа гэд тэгээ яг сарынхаа сүүлд шалгалтаа өгдөг сар тутамд. За сүүлийн шалгалтынхаа оноо гараад миний түвшин ийм болсон байна. Хэрвээ та хүсэх юм бол за би үргэлжлүүлээд ямар номыг үзэж болох вэ гэд заавар зөвлөгөөг аваад дараагийнхаа номнуудыг аваад явж болно. За тийм сонголтууд нь бол яг таны өмнө бүрэн нээлттэй байгаа номны хүрээнд гэх юм бол за сургалтын хүрээнд гэх юм бол яг таны сонирхсан 16 нэр төрлийн
сургалтууд бол яг бүрэн байгаа шүү. За тэгээд дараагийн нэг зүйл гэх юм бол манай сургуулийн сурагчид руугаа зориулсан арга хэмжээнүүдийг айгүйх зохион байгуулж байгаа. За энэ амралтын өдрүүдэд аюугаар дараагийн 7 хоногийн 5 дахь өдөр болохоор бид нэр сурагчид руугаа яг чиглэсэн Friday буюу арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. За энэ удаагийн арга хэмжээ маань юу юмгаар онцлогтой вэ гэх юм бол өмнө нь оюутнуудыг бүүнөр нь баг болгоод тэмцээний явуулдаг байсан бол энэ удаад оюутан ажилчдын холимог байдлаар оролцуулж байгаа. Багийн хооронд нь хөдөлнө. За зарим тохиолдолд болохоор яг сурагчдаас маань энэ санал ирсэн байдаг. За ингээд дандаа ингээд сурагчид ороод байна. Энэ удаад болохоор яг ажилчид сурагчдын холимог байдлаар орё гэх мэтээр л одоогийн байдлаар бол яг холимог эх 7 хоногийн 5 дахь өдөр холимог байдлаар одоо дараагийн шин тэмцээн маань зохион байгуулна. За үүний давуу тал нь юу вэ гэх юм бол та яг зөвхөн англи хэл дээр та яг нэг л хэлээр ойлголцох учраас яг багаар ажиллахаас илүүтэйгээр энгийн харилцан ярианыхаа чадварыг агуулах боломжийг олгодог. За та өөрөө бага хуваарлаад таны багт нэг ажилтан, нэг багш гэх зэрэгээр бол орж байгаа. За энэгээр онцлог байгаа. За тэгээд манай сургууль баталгаа тонооны ангид зориод ирсэн хүмүүсээс 7 хоног болгон мох тестний шалгалт авдаг. За өмнөх 7 хоногт ирсэн хүмүүс маань энэ 7 хоногийн амралтын өдөр мох тестнийхаа шалгалтыг өгнө. За тэгээд дээрэс нь манай сургуульд орой 22 цаг хүртэл номын санд таныг суулгаж байгаа завсарлагын минут болгоноор таны биеийн байдалд нэг анхаарлаа хандуулж байгаа. За сүүлийн үед болохоор яг улс орон даяар коронавирус гэд гараад байгаа. За тэрнээс урьдчилан сэргийлэхийн тулд манай сургууль өглөө 8-аас орой 10 хүртэл 50 минут тутамд нэг удаа таны биеийн халууныг шалгаж байгаа. За эргэн тойрны хаасаагүй гар хариуцах очоод байгаа. Сургуулийн эргэн тойрны орчинд бол маск авах яг таны эрүүл мэндийн шаардлагыг бүрэн хангацсан. Биеийн температурыг бол 50 минутын тутамд одоо шалгаад тэгээд явж байгаа. Тэрүүгээр бас онцлогтой байгаа. За тэгээд яг одоогийн 2 сард бол яг амралт зурвалгуудын үйлрэл эхэлсэн байгаа болохоор хүүхдийн хөтөлбөрүүд илүү төлөвлөгөө байна. Яг бүгдийн хөтөлбөрүүд сонирхож байгаа хүмүүс маань. За одоогоор бол яг 20 гаруй жуниор байгаа. 5-аас 13 насны хүүхдүүд байгаа гэсэн үг. За тэгээд эдгээр маань болохоор зарим нь ээжтэйгээ ирдэг, зарим нь өвгөөтэйгээ ирдэг, зарим нь нэмээтэйгээ ирдэг. За одоогоор манай сургуульд сурч байгаа хамгийн өндөр настай 61 настай хүн байгаа. Ачиж хүүтэйгээ ирсэн. Үгүй сурахын хажуугаар өөрийгөө сургадаг. Тийм мундаг хүн суралцаад явж байгаа. За дараагийн нэг зүйл маань гэх юм бол бизнесийн англи хэл байгаа. За ихэвчлэн японочууд бол бизнесийн англи хэлээр яг сүүлийн 2 сар илүү эрчимтэйгээр суралцаж эрчимтэй бүртгүүлж байгаа. За бизнесийн англи хэлийг хэрвээ та сонирхож байгаа бол таны англи хэлний түвшин level 2-оос дээш авах шаардлагатай шүү. За 2-оос дээш авах юм бол та бизнесийн англи хэлийг сурах боломжтой. За бизнесийн англи хэл нь өдрийн багштай 8 цагийн хичээлийг үздэг. За багштай 8 цагийн хичээлийн 5 нь ганцаарчилсан хичээл, 3 нь групп хичээл байдаг. За групп хичээлүүд нь нэг нь 4 хүнтэй групп, нэг нь 8 хүнтэй групп. За нэг нь 5-аас дээш, ер нь бол 5-аас 10 орчим хүнтэй групп хичээлүүд байдаг. За ихэвчлэн сүүлийн үед ирж байгаа оюутнуудаас асууж байгаа зүйл юу гэх юм бол групп хичээлийн үед түвшин харгалзах уу гэдэг. За багш нарын зөвлөгөө ер нь бол нэг групп хичээлүүдийг болохоор яг таны ойролцоо түвшинтэй хүмүүстэй яадаг. Бүр тийм нэг хоол түвшний хүмүүсийн хувьд бол оруулдаггүй байгаа. Яагаад тэгэхээр арай бага түвшинтэй хүн хоцрогдох байдлаар ч юм уу тиймэрхүү юугаар
үлдчихдэг учраас фейлээ таны чадварыг чигэд дэвшлүүлэхийн тулд төвшингийн хувьд хичээл байдаг. Гэхдээ таны сонгосон бүрв танаас 1-2 төвшин илүү хүмүүс байлаа гэх. Тэр тусмаараа та илүү ихийг олж авах боломжтой. Бүрв хичээлийн онцлог нь ер нь бол таны үгсийн санг баяжуулах, санал бодлого илэрхийлж сурах гэх мэтээр одоо өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх тэг чадварыг суулгадаг байгаа. За манай сургуулийн бас нэг давуу тал нь гэх юм бол бүрв хичээлийг ихэвчлэн орж байгаа багш нар яг ямар арга барилаар орох вэ гэдгээ 7 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг багш нар нь. За энэ 7 хоногийн нэгд өдөр тийм хичээлийг үзнэ. За нэгд өдөр та өөрийгөө зөвхөн танилцуулна. За хоёр дахь өдөр гэх юм бол та яагаад англи хэл сурах болсон бэ гэх байдлаар ч юм уу өдөр тутамдаа нөгөөний сэдвүүдийг нь өөрчлөөд явдаг. За тэгээд 5 дахь өдөр гэх юм бол 7 хоногийн нэгдэхэд та энгийн түвшний үзчихсэн бол 5 дахь таны сэдв өндрөх жишээний тиймэрхүү байдлаар явдаг. За магадгүй та сарын дараа гэх юм бол таны үзэж байгаа хичээл улс орны эдийн засаг, соёл болж байна. За 2 сарын дараа гэх юм бол дэлхийн дулаарл гэх зэргээр ингээд таны түвшин улам нэмэгдэж байгаатай холбогдуулаад таны үзэж байгаа хичээл хүртэл өөрчлөгдөж байгаа. За ганц IELTS, TOEFL, TOEIC гэх юм уу гэх юм бол ерөнхий англи хэл хүртэл адилхан байдаг. За хүүхдийн англи хэл маань гэх юм бол яг адилхан өдрийн 6 цагийн газаарчилсан хичээлээр ордог. Яг багш нар нь хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг. За фейлэгийн бас нэг онцлог давуу тал нь гэх юм бол сурагчдаа нэг тавьдаг. Сурагчид яг юу хүсээд байгаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой. За сургуулиас зохион байгуулж байгаа тэмцээн мөрөлдөөн энэ удаагийн тэмцээн тийм байна гэвэл та урьдчилан саналаа өгөх боломжтой байдаг. Тэр байдлаараа бол фейлэ таны өмнө үргэлж нээлттэй байдаг шүү. За манай мөн фейлэ сургуулийн багш нарынхаа чанар дээр илүү анхаардаг гэж төрөлсөн байгаа. За тэгээ энэ нь болохоор юу гэх юм бол яг ирж байгаа уятан түвшин өндөртсөг тусмаа багш нарыгаа болох асуудал айгүй гардаг. За магадгүй та яг бүр айлцын баталгаа тооны 6.5, 7, 8 зорж байгаа хүмүүсийн түвшин нэлээд өндөр ирдэг учраас багш нарыгаа хүртэл нэлээд голох байдалтай байдаг бол манай сургуулийн хувьд бол тийм юутай таны яг тэрнээс илүү багсан түвшний тийм багш нар байдаг. За таны түвшин level 3-аас дээш болох юм бол манай цэвэр Америк багшаар групп хичээл оруулдаг гэхээр маш олон төрлийн боломжуудыг танд олгосон байгаа. За тэгээ манай сургуулийн бас нэг давуу тал нь гэх юм бол системээр бүх зүйлийг явуулдаг. За системийн давуу тал нь илүү болохоор цаг алдахгүй бүрэн боломжтой байдаг. Тэрүүгээрээ давуу талтай. Оюутнууд болохоор сүүлийн үед яг бүртгүүлээд ирж байгаа оюутнууд болохоор яг холбогдоод асуудал үзүүлэх юм байна. За би яг хэдэнд очино. За 2-7 хоногийн хагас өдөр очино. Бүтэн сая өдөр очино. За тэгэх юм бол намайг хэн тосох вэ? Их зэрэг асуудлуудыг айгүй хэлдэг. За фейлэн болохоор таныг тосох хоёрыг таны ирэхээс өмнө 7 хоног гаргачихсан зэрэг. Тийм учраас таныг манай сурагчид тийг хариуцсан төлөөлөгчд тосдог байгаа. Тосох үйлчлэгэн дээр та санаа зовх зүйлгүй бүртгэлээ хийлгээд онгоцныхоо бодлоос гараад ирэхэд фейлэ гэсэн самбартайгаа манай ажилчид зогсоод таныг хүлээж өгдөг учраас та тосох үйлчлэгэн дээр санаа зовх шаардлагагүй шүү. Чөлөөтэй урьдчилаад гэхдээ та ирэхээс өмнө хоол болоод тосох үйлчлэгэн дээр урьдчилан санал өгч болдог. За энэ удаагийнхаа тусалдаар за би монгол хүнээр тусалмаар байна гэх юм бол таны монгол менежер тусна. За магадгүй надад тосох үйлчлэгээ хамаагүй гэх юм бол та нэг өөр улсын менежер туснаа ч юм уу
тиймэрхүү байдлаар бол таны одоо хэрэгцээ шаардлагад төлөвлөлөө таны тосох үйлчлэгээс эхлээд тэрэнд анхаарлаа хандуулсан байдаг. За ирсэн оюутнуудад хамгийн чухал зүйл филагийн хувьд гэх юм бол оюутнуудын аюулгүй байдал хамгийн чухал байдаг. Фила оюутнуудын аюулгүй байдлыг анх үүднээс 24 цагийн CC системийг ажиллаулдаг. За энэ системээр таны аюулгүй байдал эргэн тойрны орчинг 24 цаг хэмжээдэг. Тэгэхээр та фила дотроо л айхавгүй хамгаалтын дотор байна гэсэн. За басны дараагийн давуу тал нь юу вэ гэх юм бол фила танд өгсөн ID картаа гарах болгондоо хамгаалагчтай уншуулдаг, системээр уншуулдаг. Тэгэхээр таны орсон гарсан бүртгэл цаг, минут, секундээр өгөх хэмжээтэй. За тодорхой хэмжээний цагийн хязгаартай гэсэн тэрнээсээ илүү хугацаагаар хэрвээ та байхгүй бол фила таны хувьд анхаарлаа хандуулах бүрэн боломжийг өгүүлсэн байдаг. Тэрүүгээрээ бас онцлог давуу талтай байгаа. За сүүлийн үед болохоор яг хүмүүс IELTS, TOEFL гэхээсээ илүү TOEIC-ийн хичээлийг амар сонирхож ирж байна. За TOEIC нь болохоор яриан дээр зориулсан ихэвчлэн Япончууд яг TOEIC-ийг зориод TOEIC-ийн хичээлийг илүү төлхөө авч байгаа. За манай сургууль нь бүх төрлийн ангууд байгаа учраас та яг сонгосон сонирхож байгаа таны бүх анги байгаа. Та баталгаатай анги эсвэл бэлтгэл анги, бүр ерөнхий анги гэх мэт бүх төрлийн ангууд таны сонирхсан анги болгоно байгаа. За мөн бүр гэр бүлийн анги хэл, хүүхдийн анги хэл гэх мэтээр бүгд байгаа. Тэгэхээр та дуртай сонголтыг өгөх боломжтой. За фила сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та манай Монгол тухай офис болох албасны төлөөлөгчийн газар мас активаас авч болно. Мас актив нь баруун дөрвөн зам гархан талаас 9 давхар 901 тогтод байрладаг байгаа. Тийм учраас та мас активаас очоод бичиж очоод дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Эсвэл та Facebook-ээр холбогдоод мэдээлэл авч болно. Фила таны бол мэдээлэл бүрэн хангадаг. За филагийн бас нэг давуу тал нь юм бол өөрсдийн сайтн дээр бүх төрлийн хичээлийн хөтөлбөрүүд онцлог давуу тал хэрвээ та энэ англи хэлийг сонирхох юм бол яг ямар шаардлага тавьсан байх ёстой, ямар шаардлагыг биелүүлэх ёстой гэх зэрэг бүгд сайтн дээр нээлттэй байж байгаа. Бүр сургуулийн дүрм журам сайтн дээр нээлттэй байж байгаа. Тэрүүгээр нэг давуу талтай. Магадгүй та яг үнэхээр чанартай сургууль тааж байгаа манай English Villa.com гэх сайт руу ороод үзээрэй. Тэр дээр таны сонирхсан бүх асуултууд байх болно. Яагаад English Villa сонгох ёстой вэ? English Villa-ны Facebook-ийнхаа хаана байрлалтай вэ? За English Villa сонгосноор танд яг ямар боломжууд нэгдэх вэ гэх зэргүүд бол бүгд сайтн дээр илүү дэлгэрэнгүй товч ойлгомжтойгоор хийгдсэн байдаг. За түүнээс гадна фила сургууль маань сайтн дээр өөрсдийнхөө дүрм журмыг тавьсан байгаа. Манай сургуулийн чанар амлалтгаагийнхаа хэрээр тодорхой хэмжээнд нэлээд өндөр шалгуур тавьдаг, нэлээд дүрм журам хатуутай сургууль байгаа. За тэр талаарх мэдээллүүдийг хүртэл та яг сонирхож байгаа бол English Villa.com сайтаас ороод авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр яг нөгөө интернет хөгжсөн юм та заавал нөгөө бичлж очно гэх шаардлагагүйгээр сайтнаас дэлгэрэнгүй мэдээлэл авч ойлгохгүй байгаа зүйлүүдээ ч юм эсвэл нэмж тодорхойлох зүйлүүдээ асуухыг хүсвэл та манай Монгол офис дээр очиж болно. Эсвэл та миний Facebook хаягаар эсвэл зүгээр Mass Academy пэйж хуудаснаас Mass Academy-ээр холбогдуулаад аваад бүртгэлээ үүсгэж ирээд суралцах боломжтой байгаа. Яа, надаагийн лайфтай манад байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг авахд бол үргэлж тань одоо нөгөө үг таалга манай сургуулийн үг таалга нээлттэй байгаа. Манай сургууль байнга тань бүртгэл явагдаж байгаа учраас та яг сонирхоод шийдсэн бол яг
Түлхээрээ та чөлөөтэй суралцаарай гэж та бүхэнд хэлье. За дараагийнхаа